удаагийн 60 жилийн хойд зориулсан Монгол дурын өртөөлсөн эрдэнэс нэртэй цуврал нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маш хүндтэй зочин өргөдсөн Монгол улсын гавьяа жижигчин Дөөрөжгийн Эрдмийн театрын гоцол дуучин Баада Жуйгч маань оролцож байна. Ингээд энэ өдрийн мэд төргий Баада. За баярлалаа. За ингээд уламжлалт ёсоор өсөн иймэрхүү асуудал тавьж байгаа л да. Мэдээж урлагт анх хөл тавьсан сайхан түүхүүдээсээ тий бага насны түүх, сургуульд анх орсон түүхээсээ ярий да эхэлж. За би ч Сэлэнг аймгийн хүн шүү дээ. Тэгээ Сэлэнг аймагт 1963 онд би 10 дугаар анги төгссөн дуусгаад тэгээд 60 оноос нэг багш их сургуулийн хөгжмийн ангид нэг хэдэн хүүхэд илсүүлэхээр Лусан шаргуун энэ хэдэн улсад очив. Тэгээд тэнд нэг шалгалт өгж жоод хүүхдэд шалгалт өгөөд ирсэн. Тэгээд ороод өгсөн чинь дараа нь нэг тэнцсэн болтой. Дуулдаал тэгээд яасан манай сургууль явуулаагүй байхгүй. Тэгээд 63 онд 10 төгсөөд тэгээд Лусан шаргуун багш намайг Дөөрийн театрт чи заавал очоорой гэдэг. Тэгээд 63 онд би ирж лоо явахтай ирсэн чинь лоо явах намайг таньж исэн. Тэгээд орсон чинь за чи нэг бадаг дуу дуулчих гэдэг нэг бадаг дуу дуулсан чинь дээш гараад тушаалаа гаргуулчих гэдэг. Тэр үед Навсан жугаа манай хоор ангийн дарга байсан. Тэгээд анх удаа би хоорын дуучнаар орж ирсэн. Тэгээд тэр үед манай хоорт маш сайхан авиаслаг уран бүтээлчд байжээ. Тэгээ маш их халамжтай залуучуудаа их халамжилдаг, их сайхан тосч авдаг, их сайхан урлагийн тайзан дээр одоо хүмүүжүүлж тавихтаа их нарийн чанд анхаарал тавьдаг тийм уран бүтээлчд байсан та. Очрогва театртайсан нарийн хоолой Баатаргва гэж байсан. Төмөр хоолой Баатар гэж харчилдаг байсан тий. Баатаргва цагцлмагаатай бас нөгөө жаргалын замд болж исэн хүн байлээ. Тэгээд энэ зам хазаргва гэж байсан. Палмгва гэж маш сайхан жүжигчин Шарааголын 3 хааны юун тоглож ирсэн шүү дээ. Цотонд маш сайхан тоглодог хүн байсан. Би бүр өстой алмартрал тоглох болгонд л алмартрал хардаг байсан. Манай Сафрант чинь долгорч юу гэд. Манай биднүүд одоо тэр хамт олон ногоон долгорч юу гэд хачилдаг байсан. Маш сайхан Сафрант. Тэгээ тэр үед чинь сажистууд цөөхөн загцран багш дөнгөд төсөөд ирчихсэн пүрвсэрэнгой байсан. Ерөөсөө хоёрхан Сафрант бусдууд нь ер нь төгсж ирээгүй гадаадаа суралцаад гадаад явах нь явчихсан байсан л да. Тэгээд долгорч бол ерөөсөө манай тэр хоёр гоцол дуучидаа маш их юу яаж нэмэр болж бүхэл одоо гол оролуудыг тоглодог тийм байсан. Тэр үед ч одоо ямар дүр тавьж иж таныг ороход ч намайг ороход ч учиртайгаар хүн талгай байсан, тэмцэл байсан, юу байсан, аниг нь тавьсан байсан, урсаалк тавьсан байсан, князь игэр сүүлд нь тавьсан шүү дээ бид. Намайг ороход жаргалын зам юу дарин могод болж ирсэн. Дарин могод ч гайхамшигтай сайхан хоолойтой. Монголын ерөөсөө одоо ч гэсэн дарин могод шиг тийм контральт байхгүй. Контральттай хоолой. Мэцхэс илүү контральт тий их сайхан контральт байсан. Тайзан дээр гараад концертанд дуулахаараа нэг удаа дуулахад тэр үеийн зэрэгтэл 7-8 дахиулаад. Тэгээд концертаа дуусчлаа гэд хувцас тайлчаад Сүхбаатарын талбай дүүр явж хат нь хойноос нь хүн хурч ирж буцааж яваачаад дуулах зэрэгтэл гарахгүй. Алга ташаад гарахгүй. Тий тэгээд дарин могооч буцаж очиж хувцас өмсөж буцаж очиж дуулж ирсэн. Тэр үеийн ер нь урлаг тийм байх юм биш үү? Одоо урлагийн энэ том ордонд амьдарч байгаа улс чинь тухайн үеийнхаа нийгэмд, тухайн үеийнхаа үзэгчдэд, тухайн үеийн уран бүтээлчд л үйлчилдэг. Тийм ээ. Тэгэхээр тухайн үеийнхаа үзэгчдийн таашааллыг хүлээж авч чадна гэдэг бол тэр уран бүтээлчин өөрийнх нь авьяас чадвар маш их нөлөөлдөг тийм байсан юм байл л дээ. Тэгээд тэр үе чинь хин хайд багш төгсөөд ирсэн байсан. Тэгээ хайд багш төгсөөд ирсэн хөхөн намжил тоглодог. Тэгээд банд гой бас төгсөөд ирсэн байсан. Тэгээ хөхөн намжилд банд хайд багш банд хоёр тоглодог. Тий би Алтан дагнд хингаа туулж ирсэн шүү. Дарин магва. Тэгээд хин дуулж ирсэн
намдаг гол болж ирсэн юм. Намайг би тэгэж чинь жоохон хүүхдээ дөнгөж орсон юу ч байхгүй. Учиртай 3 бүвэж байхгүй. Зүгээр хоороод нэг юм дөнгөж ивэл тэгэл болж исэн тийм үе байхгүй анх орсон үедээ тий. Тэгээд нэг жил хэрэгтэй ажиллаад Лусан Шарав багш нэг сургуульд явуулна гэдэг. Намайг тэгээ яасан чинь хань хайд багш студи дотооддоо багшийн дэдийн хажууд дараамын анги гэж байсан шүү дээ. Тэрний хажууд дуурийн анги гэж нээн, дуулаачийн анги нээн гэдэг. Одоо энэ таануудын төгссөн суралцж байгаа. Одоо энэ сая зурлагын дууны ангины чинь анхны төгсөгч. Тий, анхны одоо суралцаж, анхны эсэлтээр орж анх төгссөн. Яг дээд сургууль гэсэн одоо болсон хойно та анхных тэрнээс багшин дээд тий. Тэрнээс л уртаа эгчийн төгсдөг ч юм бол зөв курс уу? Үгүй. Уг нь студи гэд нээсэн байхгүй. Тий, нээсэн. Тэгээд тий би адилхан уртаа бидүүч яг адилхан. Ерөө уртаа би гисэл тэр үе чи 10 хэдэн хүн байсан шүү дээ. 10 хэдэн хүн ороод тэгээд суралцаад л тэгээд л багшийн дээдийн харьяа яг хичээд хийдэг байр нь бол Дөрийн Чатар. Дөрийн Чатар дээр одоо тэр орж байгаа жижүүрийн өрөө шүү дээ. Тэнд чинь хичээл хийдэг байлаа шүү дээ бид нар чинь тий. Сайхан хүмүүсээр хичээл зааж байгаа. Тэгээ хамгийн гол нь тэр үеийн програм хичээлийн програмыг гаргаж ямар хичээл орох ёстой юм, ямар мэдлэг олгох ёстой гэдгийг одоо 1 2 3 4 курстэй тийм ээ. 4 курсээр нь тэрийг их нарийн зохицуулж ямар хүн багшлах уу гэдгийг хүртэл одоо их нарийн тооцсон байсан л да. Тэгээ тэр үе чинь чулуун багш орж ирсэн юм. Манай хин хормяцэр даваахуу багш орж ирсэн. Дарам цаг дугаа солфежийн багшаар орж ирсэн. Тий. Бадраа багш дуулах урдсын багш. Хил урдсын багш гэж орж ирсэн. Тий. Тэгэж Бадраагаа зааж ирсэн байхгүй юу манай Бадраа. Таны мэргэжлийн багш. Мэргэжлийн багш би эхлээд эренгүүтээ хайд багш дээр хичээлж байсан. Тэгээ хайд багш дээр хичээлж байгаад тэгээд загцран багш ерөөсөө ганц 2 хүн хүүхэдтэй байсан л да. Тэгээ загцран багш дээр очие гэд би. Хамгийн гол нь загцран багшийн одоо дуулах хоолойныхын эвсэл урзүй амьсгаа бол ерөөсөө гайхамшигтай. Мецер сурч байсан юм байлаа шүү дээ. Уул нь бол Чайковскид Мецер төгссөн. Тийм. Тэгээд хоолойны дифасон их сайтай шүү дээ. Заагаа багш чинь. Хязгааргүй дифасонтой 3 октав дуурдаг юм чинь. Дээшгээ 3 октав дуурдаг. Бид нод ямарс нэг барьгээд явж исэн Цэндчүүгэд манай нэг аккордеонист. Одоо би дээ Цэндчүү солих ёстойгоо гэсэн. Тэр Цэндчүү нэг өдөр над дээр хаяа бадаж ба. Жагчлангуй хоолойны чалааг нь би шалгачих вэ. Эр үсэг байхгүй байхгүй. Тэгээд бид нод за чи тэгжээ заагаа загнуулва гэд. Хамаагүй танаалстын хөдөлгч загнуулва гэсэн. Гайгүй гараа явсан. Тэгсэн чинь нэгдүгээр дуугийн доош нь соол явуулаад. Жаахан шаргад болж ирсэн. Доош нь соол явуулаад. Хоёрдугаар дуугийн соёл эрдэнэ болж ирсэн байхгүй. Гуравдугаар ахтав ирээ явуулж ирсэн гэж бодчих. Тэгээд орж ирчгээд тэгээд л заагааг орж ирээд за юу болоход би концерт зарлж ирсэн. За орж ирээд яста алж хаях байх та. Цэнчийг загнах байх та гэж бодохгүй. Ёор хэнэггүй очиод нүрээ засаад өнөө учиртайгаар байхаа наасламагийн хувцсыг унсаад тэгээд тохгүй. Тэгээд яасан чинь цэнчүү орч. За яасан ч ягчлангүй. Яаж вэ? Дуу чин зүгээр л өгсөн. Яасан зүгээр л өссөн шүү дээ гэсэн. Тэгсэн цааш авах. Бурхан гонж гэсэн. Балж идэхгүй хоолой байна гэсэн. Үнэхээр сайхан. Үнэхээр мундаг. Тийм мундаг том дифсонтой. Тэгээд хүчтэй
Тэгээд хөгжмийн хиллэг авиа хоолойнд нь маш их баялаг. Тий. Тэгээ пианизм дуулах, два пианизм дуулах, форт дуулах, два форт гэдэг ямар л хөгжмийн хиллэг байдгийг тэр хүн тэр хоолоогоороо бүгдийг уралж чаддаг. Тийм их баялаг. Тэгээд нотны хоорондох нотны хоёр нотны хоорондох тэр вибраз нь бол маш их өнгөлөг бөгөөд их ноттай. Тийм вибрацтай. Одоо зарим хоолойд нотгүй вибраз байдаг шүү дээ, тийм нотгүй вибраз дуурайд байдаг. Тэгээ маш тийм юутай хоолой байсан чадaltaй хоолой. Тийм сайхан дуучдын дунд байж өсч байлаа. Тэгээд дараа нь хайд багш тэр сургуулийг байгуулна гэхээр балгаар явах гэж байгаад болоод тэгээд манай аавын би бас тарав юм байна. Тэгээд аавдаа татагтаад тэгээд юу яцсан. Эндээ багшийн дэдэд орсон. Гэтэ та Болгарт мэрэгжил дээшлүүлсэн байна. Болгарт мэрэгжил 2 удаа явсан би мэрэгжил дээшлүүлсэн тий. 2 удаа явсан, нэг удаа эхний үед нь бол яг нэг 5 жил ажиллаж чаад манайд чинь болгарын мэрэгчлэнгүүд их ажилладаг байлаа тэр үед чинь. Концерт мессежерээс гадна вокалистууд их хийдэг. Ой байж 5 жил болоод мэрэгжил дээшлүүлдэг. Тий, бүр тийм юутай. Тийм дисциплинтэй бид нар чи 5 жил болцоход за одоо нэг мэрэгжил дээшлүүлнэ гэж сайхан байна шүү тий. Яг одоо гоцол дуучны яг туршаал яг хэдэн онд гарсан та одоо 72 оноос. 72 оноос хойш. За тэгэл гоцол дуучин болоод анхны дөр бол гоцол дуучин баадаж үгүй. Гоцол дуучнаар ороод ингээд мөрөн дээр нэг хүнд юм ингээд тавьсан юм шиг. Нэг тийм хариуцлага бол тий. Зүрх нэг тийм хүндрээл одоо яана гэсэн нэг тийм сэтгэл төрөл одоо яана би ер нь энэ ажлын дийлдэх юм болов. Яана юу байдаг үлээ яаж дуулах үлээ. Тэгээд тэр үед загцран багш байсан Дарин магч надад айгүй их нэмэр болсон. Тэгээд Дарин магч чинь их тийм хамаагүй хүн шүү дээ. Их элен далангүй хамаагүй харьцаатай. Тэгээд биднүүд чинь одоо тусгай бэлдүүлэх концерт мессежерийн тэр юу яах тийм байхгүй. Дарин магч чинь ийм дөрүүд байгаа. За төдөд ийм тоглолт байгаа шүү. Үзэн шүү эсэргүү минь. Гэж загнаад яваад өгнө. Үзэн шүү. Тэр бол чи тэр парчийн очоод тэр юунаас тусгай эрличээс аваад хар. Дараагийн ээлжин чи тоглоно шүү гэж хайчихна. Тэгээд тэр үед нь тэрийг хийхгүй би бас нэг хийхгүй гэнтсэн шүү. Гайгүй ах гэж бодоод дуулахгүй байлгүй гайгүй байлгүй дээр дөнгөж шинэ юу яаж яхад гэсэн баяртай өөрийгөө жаахан инкрис хийгээд айгаад үндсэндээ айгаад байгаа юм л да. Тэр чинь гарахгүй л хойшоо татаад байгаа байхгүй. Тэгсэн чинь Дарин магч тэмцэл дээр тагам дээр 3 хоног тоглоно гэсэн чинь нөхөж олголцсон. Өвчтэй хэд. Тэгээ 3 хоног дотор нэ тэмцлийн чинь багмыг хийх гэж клавирын нэрээд олдохгүй. Тэгээ шинэ хүүга дублер нь байсан юм л. Тэгээд тэр үе чи гар бичмэл клавиртэй шүү дээ. Тэр бүх клавирыг чинь манай дагуу намлгаа бичдэг гэсэн шүү дээ. Тэгээд тэр бичмэл клавир чинь хуудасаар нь бичсэн. Тэгээд нэг хуудсыг нэг нь суглаад аваад явчихгүй тэгээд дутуу. Өнгөрөө. Тэгээд сугалцсан юу нот чинь эргээд олдохгүй. Тэгэхээр зэрэг тэрний чинь нэг бол партитур дээрээс харна чи ганцхан ширхэг клавир л. Ганцхан ширхэг клавир. Бидэнд хүртээг ёстой байхгүй. Тэгээд бүр аргаа ядаад нот олдохгүй болохоор одоо чулуун багш нар очиод партитурыг гуйж байгаа юм чинь. Партитур гэдэг юм чинь дээрээс авахлаа доошоо нэг олон нот хаана миний юу дуулах нь явж байгаа юм ёстой бүүм мэд. Тэгэл тэр партитур чинь хард сурахын тулд тэр олон пианор төлхөөр, айл төлхөөр, баритон төлхөөр нөгөө олон төлхөөрүүдийн чинь доонууд нь хаана байд ингээд дахиад ингээд сурах боловсрах тийм ээ. Тийм асуудал тулгар тийм партитурыг хард сурна гэдэг бол маш том сургалт байт юм лээ. Тэгээд чулуун багш нараар заалгаад л мөн тэгэл чулуун багш чинь их дуучтай хэлэгсэг маш их хэлэгсэг маш их дотно. Тий тэгээд алдаж барих юм уу дуучин жахан тийм итгэлгүй байх юм бол чулуун багч за намайг л хараад явна шүү гэл ингээл бараг л өөрөө амандаа дуулж өгч байгаа юм чинь. Тэгээд халбуудаад өгдөг гэж ярьдаг шүү. Тийм шүү дээ. Ингээд яста хоолыг бол халбуудаад амраа хийж байгаа юм шиг. Тэгээ битгий хай гэдэг их тийм их сайхан хүнд их нөхөрсөг их халамжтай тайзан дээр их халамжтай тийм удирдаач байсан шүү дээ. Тэгжил биднүүд би анх тэгж пагмиг хийж анхны пагмахны тий. Тэгээ дараа нь л одоо яг Даримагаас айгаад одоо тийм дүрхий ийм дүрхий
гэж хэлэхээс өмнө өөрөө очиж ингэж үзэл тоглолтын хөтөлбөр хараад тэр хөтөлбөрийн дагуу ямар дөрүүд даримгаа дуулдгийг гэдгийг өөрөө олоод өөрөө сургууль хийгээл тэгэл явж байгаа л тэгэл бие бэлдэж эхэлсэн л дээ. Тэгээ одоо ингээд даримгаагаас авсан дүрээс гадна яг ингээд та ингээд шинээр хийсэн дүр гэхэд одоо ямар дүрээс эхлэх вэ? Таны яг одоо өөрөө бие дааж эхэлсэн дүр нь? Яг би дааж одоо эхэлсэн дүр бол сонгодог дүрүүд байна л да. Канчковна байна. Канчковна яг би дааж хийсэн. Зибл яг одоо хийсэн. Зиблд эхлээд манай ерөө тоглосон шүү дээ. Тэгээ зиблийг хийсэн тэр нэг Молдавын нэг баас ирэх гээд тэгээ яаралтай хийгээд л тэгээд Фауст дөрийн зиблийг ерөө тий ихтэй дүр хийжээ. Тэр үед ч Продны Невест гэж худалдагдсан бэр Смитний тэн дээр хаата би эхэлж дуулсан. Тэгээд хин манай загцран багш Людмила дуулсан. Тэгээд Людмила дуусж байгаа дараа нь Чайковскид бас мэрэгжил дэвшлүүлэхээр явцсан. Тэр явцсан хагуур нь намайг Людмила хийгээд тэгээд тэр үед чи хүний хүрэлцээ муутай штэ. Тэгээд нэг дуурд чинь 2 дүр заавал одоо 2 дүр боломжооны хэмжээгээр хийн. Сопраны дүрч байсан тэгээд одоо боломжооны хэмжээгээр хийн штэ. Хийлгээд хүн байхгүй юм чи яах вэ? Миний ерөнхий дуулсан дөрүүд бол нэг тоолоод үсгэд 42 л ийдгийг. Тэр чи өнөө 42 хоног гээд бас дуур байсан. Монгол дуурууд их байсан шүү дээ. Тэр үед их байсан юм байна. Маш их тоглодог байсан монгол дууруудыг. Гэл. Тэгээд таасаргуу намайг дуудаад манай найруулагч таасар багш дуудаад л тэгээд халиун сөрөнгө дуудаад л. Тэгээд за халиун сөрөн бадаачиг аваад ээж гараад энэ плиг хийлгээд. Өнөөдөр хий маргааш өглөө та энэ сургууль хийчих 11 цагаас оркестртай нийлнэ. 1 цагаас програмтай ороо хяналттай гэж. Ерөөсөө бүр нэг такт ч битгий хэл нэг нот ч мэдэхгүй. Тэгээд тулцсан. Би ерөөсөө дөнгөж бариад цацгаа шороо товцтойгоод орж ирж байгаа юм чинь. Тэгсэн чинь л одоо яах вэ? Чатраас чи үүрэг даалгаваргүй биднүү чи шонггүй шүү дээ ерөөсөө. Номхон л байхгүй юу тэгээд. За гэдэл тэгэл дайрцсан. Тэгээ халиун сөрөм минь орой 10 цаг болтол сургууль хийгээл. Тэгээд унаа тэр үед чи автобус ирчихсэн бас. Тэгээд хоёулаа хэр тийшээ гараад явсан. Тэр үед хамгийн сайхан юм юу байсан гэж гудамжин. Ямар ч унаанд гарцаа өргөхөд зогсдог. Тэгээд тэр оройн би гэртээ харчаад нэг усанд орчгоод нөгөө гэртээ пианинтэй юм чахад те. Тэгээд калори аваад явчихсан. Калори дээрээ нэлээд сайн судалгаа хийж байгаа л тэгээд урд хойд хөгжим аккордуудын нэлээд судалгаа хийж байгаа л нэлээд үг мөгийг харж хаал тэгэл өглөө 8 цаг дээр сургууль хийгээл 11 цагаас дээр оркестрийн зааланд яваад гарсан. Нийлэг. Тэгээ халиун сэрэн гээд за халиун сэрэн минь калори бариад чи миний урд сууж байгаарай. Би араас чинь калори харна шүү. Тэгин тэгэлгүй яах вэ? Тэгээ манай сандал тавиад суудсан халиун сэрэн калориад бариад ингээд суудсан. Юу хөгжимчд дотор ингээд хамгийн ард суудсан. Ингээд хооростоо дараа сууд. Тэгэл нөгөөдх калорийн толгой дээрээс нь ингээд хараад л тэгэл яасан жамсарнжоо ороод дагчихсан шүү. Манай мундаг дооч ирсэн шүү дээ. Бүр байхгүй болсон. Би ч бүр байхгүй. Бүр хамаг юм чинь ингээд арцаагаал ерөөсөө. Арс марс чинь арцаагаал одоо яана. Ястай тэр дуурийн чи хаана юу явж байгаа ястай. Нэг хэдэн хоорын нэг эхэл төгс хоёрыг үзэж байгаа юм би өөрөө нэгэн гисэн болж байгаа юм. Тэгэл ерөөс мэдэх юм байхгүй юм чинь. Тэгээ сургууль хийгээл яасан. Эхнээс нь дуустал цогсохгүй явж байгаа байхгүй. Тэгээ тэр бас надад айгүй их тийм том сургуульд болсон. Ер нь юмыг яаж чийжилж, яаж судалгаа хийх ёстой юм бэ, тийм ээ? Ер нь энэ богино хугацааны дотор хүн ер нь юм сурыг гэж бодоод хий гэж бодох юм бол тийм өөрийн бүр нөөцөө яаж ашиглаж болдго юм бэ гэдгийг би тэн дээр маш анхаарал гэдэг чинь ерөөсөө хүний анхаарал төвлөрнө гэдэг чинь яаж төвлөрдгийг гэдгийг л одоо тэн дээр л мэдлээ шүү дээ. За юу ч гэсэн л энэ улсуудыг загнуулсангүй энэ олон хүний өмнө өөрийгөө загнуулсангүй. Тийм ээ? Тийм шүү дээ. Тий, тэгж их баярлж байгаа байхгүй өөрөө. Тэгээд л дуусан чинь за нэг цагаас тайсан дээр тэр болт юм мэдээд юм хом мэдээд ягараа гэж амсарч буугаа явцсан. Тэгээд лаасар багш хажууд нэрээ зогссон байсан юм л. Тэгээд лаа багш ирээд л за баадаж нэг юм хом идчихээд хажуусрын тэгээд дахиад үзчих.
Тэгээ нэг цагаас прогон арай гээл. Тэгээ нэг цагаас прогонд ороод шууд прогонд ороод тэгээ эндээс гарна энд тийм байна энд тэр зогсож байгаа. За чи тэгээс анхаа өөрөө бодоод явчих гээл. Тэгээд л пилич нь гаргасандаа тэгэл орой 5 цагаас бодох учлаад 6 цагаас хяналтанд орсон. Тэгээ ороод гараад ирсэн. Хяналтанд орчоод тэгэл дээр очиод бодог хоцоо арилгасан таасан багш. За юу ягаараа тарж болохгүй шүү. Дуудан шүү. Тайсан дээр цуглан шүү гээл. Тэгээ манай бүтэд жаргал дуулж исэн байна. Тэгээ бүтэд маань орж за баата баяр хүргээ ёстой гоё боллоо гэн. Анхны бүтэд надад уран бөхөж байгаа байхгүй. Тэр бол чи өстэй толгой чи ий болцсон юм. Юу болсон юм бэ? Одоо яаж загнуулж яаж л одоо хөгөөж хэрэх бол гэж бодож байгаа юм чи ерөөсөө. Тэгээ яасан чинь дуудаа тайсан дээр дуудцгаалаа гараад очлоо тэгсэн чинь тоглолт батлагдлаа. Дөөр батлагдлаа гэсэн чинь улсууд хашгиралтай сүйд болоод тэгээ Жаминжив, Готов, Давгаах тэр намсраа хоорын тэр хоттой фад намсраа тэгээ бид хэд тоглож ирсэн. Тэгж жаргалыг нэг батлуулж тоглолтын хөтөлбөрт нэг оруулж илээ шүү дээ. За манай баада тэгээд дуурдул гайхамшигтай мэдээж одоо мец сопрано хоолойтой дуучин бол яг хоцол дуучнаар ингээд дараалахаар зэрэг өсөх л байт юм байна лээ. Тэгэл одоо Дарима гээл тэгэл дараагаар нэг хоцол дуучин гээл одоо яхан бэ түрүүнд нэг шинэхүү ихч байсан юм байна лээ. Манай дуурин дууч саяхан одоо Чайковскийн конкурсээс одоо 2 дугаар байрын шагналч бид нар маш их баяртай байсан. Тэгээд тэртээ 1970 онд манай баада энэ 2 дугаар төрд тэр үед орно гэдэг бол гайхамшигтай том амжилт. Тэгээд тэр үеийн 70 онд одоо орж исэн сайхан диплом нь ингээд байж байгаа тийм ээ. Тэгээд энэ диплом өгсөн байна баадаж ихтэй. Ийм одоо ийм сайхан гэгээн замыг бид нарт бас тавьж өгсөн алдартай дуучтай нэг гэдэг нэггээр одоо батлагдж байна. Энэ бол үнэн гайхалтай амжилт. За одоо дараа нь бас энэ залуу дуучдын энэ уралдаанд бас зөвлөлийн дууг шилдэг дуулсан ийм сайхан шагнал бас 67 онд бүр авчихсан ийм шагналууд байна. Тэгээд энэ шагналуудаас улбаалаад сая дээр одоо энэ урд хөршид багшилж байхтай энэ улаан моргойд энэ гадаадын маш одоо ажны хөлөг гэдэг энэ шилдэг багш нарт шилдэг гадаадын мэрэгжилтэнгүүд өгдөг шагналыг бас авсан байна. Энэ 2004 онд бас энэ хятадын шилдэг багшийн шагналыг авсан. Ингээд тэр олон тийм Бээжингийн урлагийн сургуулийн шилдэг шагналыг хүндэт багш гэсэн ийм сайхан шагналыг авч ирсэн байна. Яах вэ одоо тэгээ одоо ямар ч байсан энэ олон жил дууллаа. Тэгээд энэ сайхан дуусан туршлагаа маш олон жил өөрийн болон өрөөлийн одоо хүүхдүүдэд тийм ээ зааж ингэж явж идэг байна л та. За одоо ингээд мэдээж гадагшаа багшлахын сайхан хэрэгтэй одоо дотоод монголчуудаа заахан чахал байна л гэж хэлж байна. Тэр сайхан авиасыг бас гадагш нь алдчихмааргүй байна шүү дээ. За баярлалаа. Би өөрөө бас дуртай л байгаа л да. Тийм багшлах дуртай л байгаа. За манай нэвтрүүлэгт ивент итгэж одоо бидний одоо энэ сайхан гоцлдууны ангийн 60 жилийн ойн ийм баярын нэвтрүүлгийг ивент итгэж байгаа Наран Трэдийн хамт олон энэ ESP-ийн телевизийн хамт олон бас одоо манай гоцлол дуучид зориулсан гарын бэлэг явуулсан энэ тан гэж их сайхан гоо сайхны төв байдаг гэсэн тэр төвөөр үйлчлүүлэх 50% хямдралтай энэ картыг мөн тэгээд тэр биеийн гоо сайхны одоо
юу энэ бүтээгдэхүүний дээдсийг танд бэлгэж байна. Тэгээ баада минь эрүүлийг хаз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Урт удаан настаараа багшлах үйлстэй их амжилт олохыг хүсэн өрөөё. За баярлалаа. За ингээ гоцол дуучдаа өнөөдрийн энэ үйл ажиллагааг одоо дэмжиж явуулж байгаа манай гоцол дуучид, манай энэ залуу дуучдууд, манай долгорч одоо залуу дуучин л орно шүү дээ энэ чинь. Хаа байсан юм. Тэгэхээр эднүүдийн маань бодол санаж байгаа энэ хүсэж мөрөөдөж байгаа үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байгаа та бүхэн телевизийн хамт олон та бүхэндээ их баярлалаа. Тэгээ цаашдаа одоо та бүхний ажилд өндөр амжилт хүсье.